ард түзөө үзүүлж байна. Зохиолч Дожоогийн цэдэв. Улаан хамбан зодогт буюу тавын даваа тууж. Хуучжуулын өгүүлэхийг сонсвол Монгол газар бүхийн удам тасрахын учир үгүй гэлцэнэ. Нэгдүгээр хэсэг. Өгүүлэх нь. Улаанбаатараас баруун урагшаа холгүй орших буян тухайгийн уужим талбайд өн гүнгийн асар майхан хаяага дэрлэх шахам яраажээ. Тэдгэрийн дундуур гойж gooцсон хүн зон машин тэрэгтэй хийгээд морьтой явганаар наас цаашаа тасралтгүйээ сүлжинэ. Хөлтэй болгон хөдөлсөн эл талбайгаас навч ногооны хурц ааг, айраг сархтын эсгэлэн үнэр хамар цоргон ханхлах ажээ. Энд ч хүүхэд багчуудын гин гоо сурын уухай хадаж тэнд ч бөхчүүл зодоглоод гэж засуулчид хоолой мэдэн дуудаж сонсогдно. Асар майхныг ч бүхийн дэвжээгч наадамчид хөл тавих зайгүй чигжин хүрээлжээ. Наадмын талбайн хой талд төв асар хэмээх нар хурын хамгаалалт бүхий бөгөөд туг дарцаг алаглан намирах байрны гол суудалд дарга сайд нар зочид гийчид суудлаа тухлан эзлэв. Үүний хамтад төв асрын өмнө наадмын талбайн хойморт байрлуулсан алтан соёнбот төрийн далбаа өндөр өргөгдөж, ардын хувьцгалын дугаар жилийн ойн их баяр наадам нээгдсэнийг зарлан цэлмэг хөх тэнгэрт алгуурхнаар намирлаа. Төв асраас Монгол ардын уртын дуу төмөн ихийг нарийн цээл хоолойтой дуучин бүсгүй хадаж. Зээхүй эрдэнэт хүнийг биеийг олж, этгээд буруу үйлээс зайлж, эцэс ба эдүүгийн хоёр хэргийг бүтээхэд бүрэн сэдэлтэй зээхвэ. Эртний ариун буйнаа элбэгжүүлэн нэмж, эсрэгэн мэндийн бэлгээр хуран чуулж, үүнээс хойшд нь зээхвэ улам өрнөхийн бэлэг мандах болтугай хэмээн дуулав. Хурдан морид уралдааны гараараа хөдөлж, бөхчүүл барилдааны талбайд гарахад дуулдаг уламжлалтай тул эл дүүг жилийн 7 дугаар сарын 11-нд хийдэг Монголын үндэсний их баяр наадмын оршил сүлд дуулал гэж нэрлэж болмоор. Энэ дуунд наадамчин олны зүрх сэтгэл догдолж, бөхчүүлийн цог хиймэр сэргэн бадардаг билээ. Наадмын талбайн баруун зүүн жигүүрт эрээлэн ханхаж харагдах Монгол үндэсний угалз мэтгсэн асраас зодог шуудагт бөхчүүл хан гард, халих бүргэд, харцах шонхрын дэвэлтээр дэвн дэвсээр хоёр игнээлэн зайтайхан зогссон засуулуудын дэргэд ам учраагаа дагуулan гарч ирлээ. Газрын хол усны уртыг эс хайхран аймаг сум сумаас ирж энэ жилийн наадамд барилдахаар онооны цэцэд нэрээ бичүүлсэн 1024 бүхийн төрүүч магнай ийхүү наадам жолонтойгоо нүүр учрав. Зүүн талын магнайд хуучвтар улаан хамбан зодог шуудаг, дөрвөн талд малгай өмсөж шаа угалцтай Монгол гутлаа бат баглаж боосон янхгэр хөхөвгөн гарч ирсэн нь наадамчин олны анхаарлыг эрхгүй татав. Хавирган завсаргүй, харцх нь уйгүй мэт авч, нуруу ялмгүй бөхтөж, мах марайн шуугдсны учир өмсгөл бүхэн нь түүнд элбэгдсэн мэт халхайна. Төвний онгор нүд, монхор хамар, урт түүшин уужим магнай, навчин чих, нарийн бүслэгээ, төвхгэр цээж, урт гар, өргөн аарцэг, уудам салтай, том тавхай нь яа харахгүй сайн бүхийн дөрвөн шинж бүрдсэний гэрч ажээ. Галан буурсан нүдэрээ асрын алс дээхнүүр тоомсоргүйхэн ширвэн халиах, аралтайхан өвгнийг үзэгч олон эвэртэй тэмээ үтсэн мэт гайхан шохорхжээ. Эн чин хуучин сайн ноён хааны насан арслантай гараа дэвэн яасан адилхан юм бэ гэж нүдэндээ этгэж ядсан нэгэн өвгний өгүүлснийг батлах мэт төдөлгүй радио хоолоогоор зүүн талын магнайд насан арслан гэж зарлах нь тэрэ. Ингэж нэр алдар нь тодрох арслангийн гялалдсан уран шалмаг барилдааныг мэдэх үзэгч бүхийн хорхоотон шөнийн од шиг олон авч ойрын 10 гаруй жил нүд хужирлаагүй нь гарцаагүй үнэн.
Насан арслан элэг бүсээ чангалан барууны магна тийшээ хараа бэлчэн уучраа залууг ажснаа засуула ганхтал хойгор урдуур нь шавн тэмүүлж хаан сардгийн оройгоос өвгөн бүргэд халин дэгдэхийн сүр хүчийг элтгэн зогсно. Өвгөн бүргдийн сүр жавхланг улам сэргэм нэмэх мэт. Уйхан замбуу твийн нараа орчлон хорвоогийн амьтад цугаар уулзан золгохыг яарсаар байтал огторгын үүлний цаадтай саатхан хорогдохын учир юу вэ? Та минь зэм. Энэ орчлон хорвоогийн амьтдаа үүлний цаадтай хорогддог минь энэхэн дэлхий та нар цугаар ариун тунгалгыг мөрөөдөг хатал үйл явдал эрээн барааны адил биш үү? Та минь зэ. Гэсэн дууны аялгуу төв асраас ахин хангинаж эхлүүт засуулууд малгайг нь аван бөхчүүлээ тавилаа. Элдөө давааны бөхчүүлийг тавихын дохио болон дуурьсаар ирсэн уламжлалтай билээ. Урдын сайхан дууны уян гэгшгэлэнд угтуул бөхчүүл ам учраагаа дагуулan төв асрын зүг хурд хуваан гүйв. Тэдний дунд насан арслан ажиггүй дэвэн дэвсээр төв асрын өмнө очиж ёслон гуяа ор мөр гартал хэд алгадаад ирэглээ. Бүхэн дэвжээний төв дунд өрж зогсоход ам учраа залуу бүх арслангийн өдөөс алгаа үрчин ойртов. Энэ хүүгийн ухас ухсгийг зоримог шийдэмгийг харсан насан богд хааны 7 хошуу даншиг хэмээх их наадамд анх зодогсноо арга буюу нэхэн санахад хүрчээ. Хээр талд сувдан цагаа сүргээ хариулж явтал байр байдлыг ажиглавал бөхчүүд их бололтой нэгэн хөсөг насан хүүтэй таарлцсан билээ. Ачаа хөсгийг дагаад байхлаар нь чи хонио орхиод наадамд явах санаатай юм биш вэз гэж хэн нэг нь алиалахад очиж үзмээр л байна. Даанч гэж насан өгүүлэн шүлсээ залгижээ. Эл үхтэйгээл хамт залуу хүү зам дээр ганцаар үлдэв. Гэвч түүний сэтгэл эргэлзэл тэнэгэлзлийнхээ уулзуураас огцомхон мултрав. Насан хонин сүргээ гэрийнхээ гадаа тоос татуулан хөөж очоод айх гайх зэрэгцэн зогссон ээждээ би бөхчүүл дагаж наадамд явлаа гэж хариу хүлээх байдалгүй угсруулан хэлээд саяын хөсгийн хойноос зам хөөж наадамчдыг даваан дээр гарахын үед гүйцжээ. Хөөе чи чинь юу болж явна? Буцаач гэж нэгний өгүүлэхэд хүү толгоогоо маажин газар ширтэн гэлдэрсээр байв. Хөсгөөс зайдуухан яваа нэгэн ир нөхдөдөө хандаж мулгуу тэнийг юм болов? Буцахгүй бол яандаа? Гэр орных нь юу гэдэг юм бол? Эрж хайж сүйд мэд болно доо гэж аяархан хэлв. Харахад ухаан санаа нь эрүүл саруул бололтой. Хүүхэд болохороо бүхийн дон тусаавиз гэж эмээл дээрээ хөндлөсөн ханхар ирийн өгүүлэхэд доноогой тийм ч байж болно шүү гэсэн ч буцхаар горгүй гэж нөгөө ир хэлв. Тэгээд уулын сүүдэр хүүшлэхээс өмнө буц гэж аргадамгүй хэлэхэд насан зориг орсон бололтой. Намайг та нар аваад яваач. Би улсын наадамд очиж аманд гарч үзье гэж шевник төдий өгүүллээ. Үүнийг тосон авсан доной. Эр хүний хүсвштэй л хүслэн. Гэхдээ санаарахсан бүхэнч амд гардаг юм биш шүү. Алив чи хайж өгөөд эндээс түргхэн буцаа гэж хөтчдөө тушаангүй хэлв. За гэж хэлүүт хөтөч хүү морноосоо буун харааж ханцуугаар шамлан өрн зогсжээ. Насан түүнийг барьж аваад ганц хавсран өвдгийг нь шороодуулв. Уйтэй берта хүү байна шүү. За яах вэ? Аваад явъя гэж доной зөвшөөрөв. Насангийн сэтгэлд наран ургаж бөхчүүлийн гар хурын үзүүрт хайлсан туглах шиг бөмбөрөн гүйх боллоо. Ингэж улсын их наадамд анх очсноо санаад лавл зодог шуудган сэнжлэн бариут атгаад авмаар томцсныг үзэхэд өөрийн гих бүхийн бүрэн хэрэглэлтэй болж чадаагүй нь ил. Миний 17-т үеийн шиг алсын алсаас хөглөж ирсэн ч байж мэдэн дээ гэж арслан бодов. Өвгөн арсланг амьсгаадуулах гэж залуу хүүгийн тойрч гүйхэд насан тэвдсэн шинжгүй бат сууртай зогсно.
Хүүгийн хавсраа мэх өвгний хүлд гурамтай хүрсэн боловч төдийл хөдлөгсөнгүй. Бэж гэсэн аманд анх гараад тэр нэгэн лухгар ирийг хийгэн тааруулалгүй хичнээн ч хавсарч үзлээ гэж насан арслан эргэцүүлв. Чамайг онооны цэцэд бичүүлсэн гэж доной зааны хэлсэн мөчөөс эхлээд л хавсрах мэхээ угтуул бүхэд хийх гэж насан яалаа да. Хөтөч залуутайгаа оройжин барилдаж хавсраа мэхээ хийж түүнийг унахсаар байв. Махбод нь хөөн томорч, бэрн амтагдан онгож хуучирсан хөх дайланбын тэрлэгтэйч ханхар зээж нь багтаж ядан байх шиг насанд санагдана. Хэний амд очлооч гэсэн түүнийг ганц хавсарч орхимоор бодогдно. Хизээ язааны том бөхшөг цээж ханхалзуулан наас цаашаа хөл хол алхан холхиж үзнэ. Оройн бүрээд наадамчид цугларч ирэхин үес бөхчүүлийн хоол ундыг бэлтгэн суухдаа надтай ганц барилдаж өгөөч гэж гуйвал яах болоо гэж насан бодно. Гэтэл түүний хүслэнг мэдсэн юм шиг доноо ирж чи ч бараг бидэнтэй л ноцтолмоор байгаа биз? Гайгүй маргааш барилд нь байх. Хэнээс ч болов айж сүрдэж болохгүй шүү. Шийтсэн мэхээ хийгээд л алдах онхоо үзэх хэрэгтэй. Аваргыг хайж авраг болно гэсэн үг байдгийм гэж зоригжуулав. Маргаашийн бага үдийн алдад насан ч хөтөч хүүгийн зодог хэрэгслийг өмсөв. Зохиж таарч байна гэдэг өөрт нь захиж хийсэн юм шиг. Хүн болж төрсний хэрэг бүтэж байгаа мэт бодогдно. Уламж эр бэр нэмэх шиг. Гар хөлөө хөдлөгвөл зодог шуудаг нь бариуч юм шиг. Өндөр нуруутай ханхар бүхийн аманд оногдож өрж зогсуутаал насан угсруулан дайрч хавсраа мэхээ хийв. Тэр бүх хүний урманд ядаж ганц удаач дайвсангүй. Нэгэнтээ ширүүлэн хөдлөхөд 3 хурууны өндөг түүний гуйнд хөрвөө үгүй юу л үнэгний сүүлэнд хуурцсан адил насан холоос хол годройтов. Атан тимээнд тэрүүлсэн мэт санагджээ. Хүү минь нас бага цус шингэн байна. Хайсантай л адил гэж бод хэмээн засуул насангийн сэтгэлийг заслаа. Энэ үгийг цуутай бөхөд зоригтой мэг хийгээд унсан үед засуул хүн хэлдэг билээ. Элэг бүсээ тайлчгаад баруун талын асрын зүг гүйн явахт нь таарлцсан нэгэн бөх. Хүү хэнтэй барилдав гэхэд чойжоо гисэн байхаа гэж хариулв. Тэр бөх босоо чойжоод уу хэцүүхэн ч эртээ учирчээ дэ гэлээ. Улс даяар босоо гэж алдарсан суут бүхийн хоч чимгийг барилдахын өмнө дуулаагүй нь яамай. Сонссонсон бол би лав ганц ч мэх тэр заанд хийж чадахгүйсэн биз гэж насан сэтгэл дэнслэн боджээ. Үүнийг эргцүүлэн санаад насан энэ хүүч мэхийхийн л цул зориг яваа. Гэвч уйвал энэ удаа над шиг өвгөнд басч осолтой байж мэднэ гэж бодсноо. Ухасгийн хүүгийн зодгоос сэнжлэн барив. Арслангийн хэд хэдэн хүчтэй халахад учраа хүүн барьцаа алдан газар онож гიშгэхгүй болов. Архин хүчлэн доктораад түлхэхэд хүү бөксөөрөө газарт тоос манартал лаг хийтэл суучхав. Ингэснээр ч босоо чойжоод насангийн унсны үлгэр энэ удаа давтагдах мэт болжээ. 2 дугаар хэсэг. Аава, та үлгэрээ үргэлжлүүлэн яриач гэж хүүгийн гуйхад эцхэн зөвшөөрч ийн өгүүлв. Нусгай бор хүү 70 мөрөн гаталж 70 уул давж яваад мангасын тэвхэн хар гихч бүхтээ таарч хүч мэхээ сорин барилдах болж гинэ. Хоёул тасын дэвэлтээр дэвж хандгай нүдээр хялайлцсан харцхын шүүрэлтээр шүүрэн барилцаж усхий цөлөөс аршаан ундартал устай газраас элсэн хайр оглортол ноцолджээ. Тэвхэн хар бүхийн 70 дээрээс нь барьж 73, гуйн дээрээс нь шүүрч 33 эргүүлэн ар нуруугаар нь агдлан тавьж нусгай борхуу дийлэв гинэ. Насан хүү зантхар толгоогоо гэлжээлхэн амаа ангааж аавынхаа яриаг чиг тавин чагнаж сууснаа гүн шүүрс алдаж. Аава, үлгэрийн баатар нусгай бор хүү шиг тэнхээтэй бүх
хэр олон байсан юм болоо гэж лавлав. Хүү минь байлгүй яах вэ? Саяхан 150-60-аад жилийн цааттай 1821 оны үеэс дорнодын талд нар салхи амсан байж чирэг боргил өссөн хүдэр гэдэг хүү айл айлд ачаа дээшний хүндийг өргөн зарцлагдаж явсан юм гинэвлээ. Түүнийг баян айл илүү гэртээ унтуулахад ханын үдээс нь тас үсэрдэг байж гинэ. Дахин үдэж өгөөд гэрийн эзний өглөө эртлэн босож ажиглахад хүдэр хүү сэрүүтээ гараа алдлан сунайхлаар ханын үдээс нь ахин шадхийн тасарчээ. Түүнээс хоошоо од харан хонож орчлон дэрлэн унтагч болсон хүдэр шүүдрийн ус дэгдэж дуусаагүй байхад шар хөллөн аргал түлшинд ганцаар явдаг болж. Гэтэл шарын хөлс цовж туйлгүй их ядарч ирэх болсныг гэрийн эзэн бас анзаарчээ. Хүдэр аргал түлээгээ түүж дуусаад шараа тэрэгнээс нь мултлан унгаж босхон цээжийг нь газраас хийлэн өргөж ноцолцоор усан хулган болтол хөлөргдгийг мэдсэн гэрийн эзэн аргалах аргагүй болж 7 хушуу даншигт барилт гэж ятхан түүнийг алс явуулах мэрэгэн ухаан сээлжээ. Хамт яваа нутгийн бөхчүүл айл хэсэж айрагдан хэрлэнгийн усанд бие булхан зам гудас олон хоног саадах тул хүдэр тэднээс тасарч ганцаараа яран оджээ. Хентийн их хөвч дундуур нэвт гарсан замаар үдшийн бүрэнхийгээр шогшуулж явтал унсан морин гэнэт хамраа тачигнуулан үргэжээ. Ажиглавал модон дундаас том хар юм сэрсгийн гарч ирж. Шуудхан халз дайрч эрэхлээр нь хүдэр мориноосоо үсрэн бууж хоёр гараараа түүнийг чигтэж аваад доошоо хүчлэн дарж толгоогоор нь газар мөргүүлжээ. Муугай чарлах тэр амьтныг даран дарсаар боловч хүдэр арга буюу босгочихв. Босууд савраараа хүдрийн зүүн мөрийг буулгаж цуснаж цуулжээ. Хүдэр түүнийг ахин овоодон авч хар хоншоороор нь газар мөргүүлв. Ингэж хүдэр нутаг усныхны зүрхэнд орсон хорхойтсон баавгаатай ан ман ачтач үзэлцээр одод чуулгажээ. Нэг мэдхнээ хөвчийн тэр хүчит зэрлэг араатан хөл дээрээ босолдгүй болж хэдийнэ амьсгал хураасан байлаа. Хүдэр зам даган алхасаар хөвч уулын биелийн нэгэн айлд очиж удаан хоног асруулан тэнхэрсэн боловч тэр жилийн наадамд барилдаж чадсангүй. Хойдон жилээс нь эхлэн зодоглож 7 хушуу даншиг богдхан хан хинтий 2 уулыг тахиж хийдэг 3 засгийн наадамд олон удаа үзүүр дүүрөө авч явсан юм гэнэвлээ. Төр гэрэлтийн 21-р оны даншигт төрөө аваад буцаж явах замдаа хэдэн бөхчүүл хүчээ сориход хүдэр өвхрийн чинээ харж чулаг өргөн ургаа хадан дээр тавьжээ. Хожим хинэнч хөдөлгөж чадаагүй учраас үүнийг сан бэсийн хошууны хүдэр даян авраг өргөж тавьсныг хойчийн хүмүүс мэдтүгэ гэсэн бичгийг хэн нэгэн чулуучнаар сээлүүлсэн гэдэг юм. Хүдэр даян аврагыг бие барсны хойно зодог шуудгийг нь манай нутгийн нэгэн сайн ир сэм хулгаалan авч ирснаар сайн ноён хан аймаг бөхтэй болсон гэлцдэг юм да хүмүн. Хүдэр даян аврагын хүнд алхаа насангийн чихэнд сонсогдох шиг түүний баавган савар шиг бахим гар нүдэнд нь харагдах шиг болов. За үг олдож өхөр холдох нь байна. Өглөө эрт босож унаг барин шүү хөөмн гэж аавынхаа хэлэхэд за гэж дуугарсан ч насангийн бодол санаа огт өөр зүйлд хулдсан байлаа. Тооноор од анивчхыг ажиглан хэвтгэхэд насангийн нүдэнд хүдэр даян авраг ёор харагдаад болохгүй байв. Хүдэр даян авраг ярьж байна. Сонсох түн гэж баргил бүдүүн хоолоогоор хэлхийг хад асах хэдэнтэй цуурайтвалан давтав. Монголын алдар цуут намжилж яв авраг баян мөнх авраг нарыг залгах хувьтай төрсөн шөрмөстэй хүү байвал гараад ирээ гэж хүнгэнэгт нь насан урагшаа алхав. Аль нутаг хошууны хин гихчвэ гэж лавлахад сайн ноён хан аймгийн насан гэж хариу өчөв. Насаан мөнх тэнгэр алтан нар хөрст дэлхийдэн өчил үг айлтгаж хүч шүрмсөө сэлбэж ав гэж хүдэр даян авраг дахин хүнгнээд арслан алга болов. Насан хангай хааны орой дээр нэсэг мэт дүүлэн гарч хөх тэнгэр минь ээ
нарийн хураараа угаан үүрдийн тэнхэл хайрал гэж гараа сунган өндөр дуугаар өчгөд огторгон үүлнээс намираа бороо шааган асгарав. Алтан нараа шижир цацарлаараа гээгүүлэн мөнхийн тэнгэл сойрох гэж насанг гар сумгахад тэнгэр цэлмэж наран элч гэрлээрээ тэтгэв. Их газар минь ээ. Бомон үндсийн үржилтэй алтан хөрсөөрөн эгэл биедмэн эсэн инхийн тэнхэл эвэ гэж хангай хандаа өгүүлэхэд насанг цэцгийн үнэрт ангилхун салхиараа таалав. Насангийн биед хурж цогцолсон тамир тэнхэл нь багтаж ядан байх мэт. Баруун гартаа баян хайрхныг, зүүн гартаа зүрх хайрхныг барин дэвж гарлаа. Зөвөө зөв, чи алтан нарыг атгаж, хөх тэнгэрийг мөрлөж, хөрст газрыг хөлөөрөө тулсан болохоор хэндч хизээч дийлдэх учиргүй. Миний санаа амарлаа хүүмэн гэж хүдэр даян авраг хүнгэнэв. Хүүмэн босооч унгаа уйх гээд аавч нь зэлэн дээрээс дуудаж байна гэж эхийнхээ хэлэхэд насан зүүдэндээ харамсан нүдээ нухлан өндөв. Адуун дундуур явж байтал ороо хээр үрээ насангийн өмнөр шүргэх шахам давхив. Ухсгийн хур дилээсэн шүүрч авсан насан түүнийг ташаалдаж газарт пит хийтэл унгаад "Ногт аваад ирээ, түрглээрээ" гэжээ. Хүч тамир сорих ийм сургуулийг насан хүү гүүн зэл сүргийн бэлчээрт уйггүй хийжээ. Энэ бүхнийг эргцүүлээд тэр үед ч миний ташаа овоол байсан. Одоо энэ залууд ташаалдах мэх хийж барах болов гэж бодов. Насантай хоёрын даваанд барилдсан залуу цэргийн ангийнх бололтой. Бас шаггүй ноцолтгийг үзэхэд анх зодоглоогүй нь лавтай. Цэргийн хүү насангийн хөл рүү гүйх завдан халгаж ядах бололтой. Хүүхдээр заалгаж хөдөлбөлч хөгшин толгой нар харна гэсэн үг. Би эхэлж хөдлөх учиртай гэж насан бодно. Үүнийг мэдсэн юм шиг хүүгийн засвал "Аанда ах чинь заагаад өгнөө. Доороо суйртай, дотроо бодолтой үзэн шүүхөө" гэж үг заана. Тоогдох мэхийг одоогийн хүүхдүүд бараг хийхийг болсон. Түүнийг туршдаг хэрэггүй. Тоогдоод эс хөдөлбөл хөлөө татуут нь хий мөрөөд үзэхүү гэж насан амандаа үглэнэ. Насангийн тоогдох мэхэнд Түшээд хааны намхай аваргаас бусд нь тэсээгүйсэн билээ. Тэр мэхээрээ тойг насан гэж алдаршиж хоч чимэг зүүсэн удаач бий. Одоо тэр мэхний үүх түүхийг бодох цаг биш. Харин яаж хийвэл дээрвэ гэдэгтэй л ухаан зарах мөч. Өвгөн арслан ухсгийн тоогттол хүү нилээд ганхаж ирснээ тогтов. Энэ агшинд насан хий мөрөөт эрэхтэл хүүгийн ташаа дотгошоо цөмрөв. Насангийн дархан тонгороод залууч эрэхгүй ороод ирлээ. Өвгөн арслангийн дутуухан ачих гэтэл хүү сугарч үлдэх янзтай болов. Насан мэхээ өөрчлөхөөр шийдэв. Гэтэл цэргийн хүү зодгоос синжлэн бариут чирчгүйхээр завдав. Гартаа яггүй бүлтэй юм байна шүү. Намайг чирч магадгүй. Тэгвэл би яах вэ? Өвгөн хүн өрсөхгүй бол горьгүй гэж шийдсэн насан дахин тоогдов. Учраа залууг зулцхан мочиг ганхаад ирэнгүүт нь ахин хий мөрөв. Өвгөн минь давхар мэх угсарч хий гэж өөртөө хэлүүт тонгорчхон тэрэ. Ташаан дээгүүр нь давж далаа шороод нь татагдаж босохдоо залуу юу болов гэсэн байртай гайхаж нүдээ бүлтээлгснээ элэг бүсээ тайлж насангийн суг доогуур шурган дахимаа өгчээ. 3 дугаар хэсэг. Зуны зоосон шар наран сонгон хайрхны цаагуур далд орох завдан наадмын талбайд энэ өдрийн сүүлчийн гэрлээ харамгүй цацрааж байв. Талбайн төв донд ноцолдох хоёр бүхийн сүүдэр алд дэлэм уртсаж зүүн талын асрын үүд хүртэл сунан бараалах ажээ. Сүүдэр наас цааш огцом хөдлөм хоёр тийшээ тасархайтан салв. Хоёр бүх барьц тавилцжээ. Засуулчид алчуур авчирч тэдний хөлсийг арчив. Насан засуулаасаа алчуурыг авч эгэм даган бөмбөрөх хөлсийг үрчин арчаад май гэж эгүүлэн өгөв. Оройн сэрүүн уналтаар ингэж хөлсөө цувуулж зогсооч гэжтэй. Энэ бүхтээ үд дөнгөж хэвээлтийн төөхөн сүүтэртэд л барилцаж авсан.
Одоо сүүдэр хаа хүрч байна вэ гэж Арслан харснаа. Насан бийд чивчирч наалцсан зодгоо хөндийлэн сэвж сэрүүцв. Наран сөрөгнүүд гэлбүүлэн харснаа. Хөөрхий муу аав минь. Миний хүү багуудын алдад их халуун наранд эхээс төрүүлгээ харж унсан юм шүү. Тэр үед агаар бөхчмдүүхэн байсан шиг санагддгийм. Үүнийг чи бүхий нэр зүүсэн цагтаа хизээж мартаж болохгүй шүү гэж байн хэлдэгсэн. Аавын энэ үгийн нарийн учрыг би сайн ухаараагүй явсан. Миний барилдахын их өвдөс үүнтэй холбоотой байжээ. Эхээс унахад тоссон багуудын наранд шаруулж бөхчмдүүхэн агаараа амьсгалах үед ямар ч бүхэд унана гэж үгийн үнэн юм билээ. Төрүүлгээ уннуу гэхээс биш дээшээ харж хэрхэвч газартахгүй нь үний юм билээ. Үүнийг наадмын талбайд зодголсон олон оны насан сүүдрэл надад хэлж өглөө. Энэ өвдсийг ухаарсан үеэсээ үдээс хойш бороо устдад барилдах дадал төрүүлгээ харж унахгүй дасгал хийх болсонсон. Тэр үеэс л миний барилдааны хий арилах шиг санагдсансан гэж насан бодов. Өнөөдөр ч давалцах өнгөрөв бололтой. Маргааш өглөөний агаар амьсгал нар гэрэлж учиртайдаа гэж шивгэнэж наадмын талбай өмнө талын асар цууга хөлийн цэц рүү явсан засуулаа хөлийн холхино. Тэнд хүндэт суудалд улсын авраг, арслан, цолтон хид хідэн бүх харагдана. Хөлийн цэц нь оноо хийж бүхий маргаан таслах, барилдаан эхлүүлэх, зогсоох, бүрэн эрхт шийд гаргана. Хөлийн цэцийн хариуг гагцхүү засуул сонсож бүхэд дамжуулна. Хоёр засуул уралдан ирж өнөөдөр наадам завсарлах боллоо гэж зэрэг шахам өгүүлж өөр өөрийн бүхийг авч асрын зүг явв. Өвгөн арслан майхандаа очиж мордоо туулголоос усалж явах зураа мөнхөө гэдэг цахилгаан мэт түргэн хөдөлгөөнтэй залуугийн хөмсгөө зангидж хөмхийгөө зуусан байдал яахаас ч буцахгүй шинж илэрхий шүү. Тэр жил надтай учирсан бүхтээ тун төс нэгэн гэж бодов. 7 хушуу даншигт 5 давж улсын начин цол хүртэх жилийн нэг ширүүн бүхтээ насан таарчээ. Барилцаж авуутал тасхийг чимээ гарч насангийн зүүн хүл гიშгэж болсонгүй. Арай л нулимс гаргасангүй нүдэ аниж шүдэ тас зүүн засуулаа түшв. Засуул нь насан суудан асарт аваачв. Заяагүй новш хүний хөл өвдгийг чинь өшгөлж байхад юу харж байсан юм? Нүд цавчдаг хүн хизээ сайн бүх болдоггүй гэж нутгийн бүхийг аашлахад альвэ бушуугүйгээд мордын хазаараас хамгийн том 100 цаатайг нь мулталж аваад эргэж Ахмад бүх хэлв. Төвний хатуу чанга гартайг мэдэх насан гол тасартал өвдөж байхад том 100 цаатай хазаараар ороолгож баллах нь гэж айх өвдөх зэрэгцэж дуу тавин яолж байв. Хазаар авчрав. Тэр бүх хумбан аягны амсрын хэртээ дуграг хар зуузайг барьж үтснэ. Хадгаар тойруулан ороож жийрэглэн тойгт уугсан нь өвдөгнийх нь нүдээр яг таарав. Толгойг нь тал талаас нь дуу алттал базлан шахаж зуузайг углан хадгаар татаж боогод бушуу яв. Унаад ирвэл хогчин шүү чамайг да гэжээ. Насан нэгийгээ үзье гэж эрс шийдэж нүдээч цавчилгүй бүхэн өдөөс ширтэнэ. Түүний хөл дахин цөмөрч ирэхэд ухсгийн шүүрч төрж гүйнгүйсээр арай гэж унагжээ. Насан арслангийн нэхэн сансаар майхандаа иртэл үл таних өвгжөөр хүн угтав. Амар мэндэ мэдлцэж хэрэг зоргоо хэлж. Миний дүү тантай өдөрж ноцолдсон. Энэ жил улсын начин гордож байгаа юм. Та өршөөвл гэж ам нээхэд тал тохой татаж ам авах. Хэн нэгэнд бууж өгөхийг үнэн голоосоо цээрлэж эр хүний хийх хэрэг бишээ. Аз хиймэрд муу гэж үздэг насан. Би хизэнээсээ ийм үг дуулах дургүй. Бүхийн цол гэдгийг чинь гуйж олдоггүй. Гуйдаж авдагсан. Өвгөн хүнээс ингэж гуйж байна гэдэг чинь зүдэх хэрэг биш үү гэж нүүр өгөлгүй ширв татан суужээ. Нөгөөх өвгжөөр хүн төдөлгүй үг дуугийнхан майхны үдийг сөхөн гарч чиг зүггүй арилсан гэлцэн. Наадмын талбайд өчигдөр оройн давалцаагүй салсан хоёр бүх ахин гарч ирлээ. Аймгийн начин мөнхөө арслангийн өөдөөс гараа сарвалзуулан ухалцснаа огцомхон эргээд хол алхав.
Чингиснээ алхаан дундаа гинт үсчин эргэж насангийн шуудгаас шүүрж авах гэснээ болж годхийн зайлв. Мөнхөөг тойрч зүгтглаар засуулна. Халуун юм биш бариад ав ингээд хонгоруу нь хоёр алхтан төлхөө. Мөнхөө ахин гялсхийн харваж зүүн хөлд нь орох завдав. Насан бие зайлж барьцгүй цохив. Нүд ирэмхийн зуурт аймгийн начин зүүн мөрөө даран газарджээ. 4-р хэсэг. Насан Сумьягийн зүүн хөлийн дотор талыг баруун хөлөөрөө гадагш нь хагалж цохин түүнийг хүчтэй гуйдуутаал элэг бүсээ тас үсрэх шиг болохыг мэдэв. Элэг бүснээс нь тэнхээ мэдэн зуурсан Сумьяг насан өргөн босгов. Сумья альж учрыг олохгүй дэмэл элэг бүсээ тайлмаар завдснаа засуулаа хөлийн цэц рүү насангийн засуултай уралдан гүйхийг харж гайхаж эргэлзэв. Насан тахимаа авъя гэсэнгүй. Элэг бүсээ зангитан зогсно. Тасарлаа гэж бодсон чинь уяа алдуурчээ. Тэгнэ. Тасрахын учиргүй эд юмсан та гэж насан шивэнснэ. Заяа нэмэн хань жаргал ур ухаанаа гарган хийж өгсөн юмсан гэж дуулдмаар чанга хэлв. Түүний нүдний өмнө жаргал бүсгүй он цагийн тэртээс инээмсэглэн үзэгдэх шиг болов. Миний хүү зодог шуудаг эсгэх нү? Зөв. Өнөөдөр чинь хишиг өдөр шүү дээ гэж аавынхаа хэлэхэд жаргал хоймрын ширдэг дээгүүрээ улаан хамбан торго дэлгэж уран ээжтэйгээ зөвлөн байж насангийн хуучин зодог шуудгаар үлгэр авав. Урт гарт нь ханцүүн богиндохвэ гэж төөлн хэмтсэн жаргал уран хайчныхаа үзүүрийг хамбын ин юунд хүргэв. Өргөн ханхар цээжинд нь багтчихвэ гэж далбаа юуг нь зөрүүлдэн тавьж эсгэв. Өрсөлдөх бүх дугтархад цууччихвэ гэж хамбан дотор давхар тавьж хайчлав. Сум шиг шулуун зүүндээ мянцсан бүх утас сөвлөж, нуман гогцой гарган татаж зодог шуудгийн угалц тов руу товшив. Хүзүүгээр нь жавар орно гэд хөвөнтөө дүүдүү хийгээд өгсөн юм аах гэж амандаа уянгалуулан аялж зодгийг нь оёо бүхэнд сэтгэлийн элч бэр юугаа шингэн урлана. Дээлэгдэшгүй хүчтэй байг гэж ар зоо далбаанд нь бар арслан ноцолдууланхан барилдууланхан шаглав. Арслангийн нүд амьд юм шиг цогтой гялалзаж сахал ус нь хөдлөх мэт болно. Төвний бардам төрөнгийн хүрхрэлт сонсогдох шиг санагдана. Дайрж ирсэн бүх татхын цагт сунушгүй бүх сулрашгүй бат байгээ гэж нанж вандан хадгийг гурамслан элэг бүсгийв. Насан жаргалынхаа хийсэн улаан хамбан зодог шуудгийг өмсөж үзв. Түүнийгээ байн барин үзэж. Яг таарч байна шүү гэж нүүр нүдэндээ баяслын цог бадруулан хэлв. Ерөөл дүүрэн захиа сайхан таарчээ. Миний хүү наашир. Энэ жилийн наадамд бүх болж төрснийхөө эд хавыг гаргаж сайн барилдан шүү гэж буурал тэргүүнд өвгөн аав нь өгүүлээд насангийн хацрыг үнсв. Насан туршид энгэр зурж дэр нийлэх сайн хань минь ээ. Ариун цагаан сэтгэлээ дэлгэн дэлгэж би амраг шамдаа арслангийн даваа бэлэгдээ. Гэсэн ерөөлийг баяр гэрэлтсэн алаг нүдэндээ тодруулсан жаргал мөнгөн аяхтай сүг аюу шатгийн хамт барихад аав ээж амраг хань алтан нутгийнхаа нэрийг өргөн яваад л ирээ гэсэн этгэл дүүрэн харцаар халиасан насан аяхтай сүүнээс амсан бурхныхаа өмнө тавив. Бид орон гэрээ сайхна. Та нар зорьсон хэрэгээ сэтгэлчлэн бүтээгээд ирээрэй гэж аав нь хэлв. Насан хурдан мордын сойлгын шонд очиж дэлийг нь сүмбшиг тэгш зассан зүснийлсэн их баг хоёр загалыг эмээллэв. Ясан хэртэй бүрэгт нь тэнзэн ташуур эгэлдэргэлв. Жаргал хондлоод авсан гизэгтээ сувдан сар даруулга зүүж үйтэн хуар дээлээ өмсөн шар дурдан бус жавхайдал ороогоод тогоо дүүрэн хөөрүүлсэн сүгээ хөөсөртөл самарчээ. Насан жаргал хоёрыг алсыг зорин хөдлөхөд аав ээж нь аяны дөрөөг нь сүүгээр мэлан алтан шар зам өлзийтэйг ерөв. Үүнийг бодоод насан засуулчаа ямар үхтэй эрхийг тааж ядан зогсно.
Элэг бүс алдуурсан учраас насан Сумья хоёрыг дахин барилдуул гэсэн шийдийг хөлийн цэц өгчээ. Нэг унагсан юм. Дахиад хайнаа арслан минь гэж насангийн засуулж өгүүлнэ. Олон мэх даамаа мэддгээс гадна өөрөө барилдаж явсан тэр хашир засуул учраа бүхийн хийтэй гიშгэлтийг гэрхаа ажиглаж түүний яаж хөдлөх гэж байгааг уран үг далд утгаар зассан бүхтөө хэлж туслана. Тэмээс ч засуул арслан минь зоригтойхон хөдлөх болжээ. Тоосон дундаас хөл олж харахгүй гихвиш гэж насанд дайрч давшин барилдахын сануулга өгсөөр ажээ. Насан ухарч ухсхийм Сумьятал лавцав. Төвний гарын уртын хэрэг энэ мөчтөл гарах учиртай. Цээжийн хийлэн биедээ хүчлэн татхад Сумья цахалж зүтгэсээр байв. Насангийн зүүн гар барьцгүй сул унжиж өвдөгний нүдийг хааяа тулна. Сумья гар ачхна гэж бодоод гуйны урд талаар нь хөшүүт гарыг нь гадагшлуулан цохино гэж насанг анана. Гэтэл насан гар ачаа хийсэнгүй. Харин Сумьягийн зүүн хөлийн өсгийнөөс хамж татан хар тавхайдах мих гүйцэн хийв. Насанг төв асрын өмнө дэвэн очиход засуулан даган гүйж түүний малгайг өмсгөв. Арслан бүхийж хоёр гараа тосон бүхийн эдээ авч 4 зүг 8 зохиост цацалж зүүн асрын зүг гүйв. Тэр жилийн 7 хошуу даншигт 7 даваад асрыг чиглэн жаргалыгаа харж байхдаа би ямархуу төгшүүр сэтгэлдээ тээж явлаа гэж насан өөрөөсөө асуув. Богдын их дагнын бүх жамбааг насан 7-гийн даваанд хайжээ. Хөлийн зэц дахин барилдуулахыг тулгахад насан ахин барилдаж цэвэр орхиж үлээ. Их дагнын таалал гажиж яагаад миний бүхийг зориуд удам судраад нь муулчилж харц хархуу олны өмнө дахин хайж байгаа юм. Яагаад би ганц бүх харж болдоггүй юм. Энэ наадмыг би үзэхгүй гэж босон харайжээ. Үүнийг аялдаж богдыг босох үе наадамж завсралжээ. Тэр явдлаас болж уг наадам 2 хоног сааджээ. Тэгээд насанг ёс эвдсэн гэж барилдаанаас хасаж ялд унгаах болж хаад ноёд богд их дагн хоёрыг аргадан мандал өргснөөр наадам үргэлжилжээ. Их заглаа хөтөлж баг заглынхаа дөрөөн дээр өндөлцөн байсан жаргал угтан очиж насангийн ханхар цээжинд толгойгоо наан. Чи минь даанч явда гэж нулимсай залгин ихэр татав. Насан жаргалын өтгөн хар гизгийг илж айвал бүү хийвэл бүү ай гэдэг юм. Яах вэ? Нулимсаан татаж сэтгэлээ хатууж. Одоо бидний ингэж зогсох цаг биш шүү. Чи минь зодог шуудаг ав. Баг заглаа хөтлөөд их заглаа унаад одоохон нутгийн зүг гар. Энэ дудвал чамд аюултай. Чи минь эрсэн замаа мэдэн шүү дээ. Болгоомжтой яваарай. Аав ээжид болсон явдлыг хэлнэ гэж өгүүлсэн насан 2 заглын эмээлийг солих зур. Заа гэж толгойд огсон хэрн жаргал янгинтэл уйлсаар байв. Яг энэ үест насан заа хаа байна гэсээр хя тахарнаар ирэв. Ингэжл энэрлгүй засгаас шулуун шударга барилцсныхаа шанг авч 7 давсныхаа цолыг хүртснээ насан санаад. Намайг гяндангийн хаалга татаж байхад чи минь зуулзай холбон дөмөлцтөл эргүүлж ирсэн замаараа нүд дүүрэн нулимс цээж дүүрэн гунигтай өнчин ганцаараа баг заглаа хөтлөн боцож билээ. Хөөх юм гэж шивнэв. Он цагийн урсгал дунд чи минь одоо хаач алга. Гэвч чи минь сэтгэлээр гутахгүй тэмцэн хатуучхын ээж шидийг надтаан заяажээ. Маргаашийн даваанд зэхэж байгаа зориг тэмүүллийн хүчийг чи минь хайрлсан байлээ. Харгас бурангуй хувьсгалт гэгээн 2 төрийн их баяр наадмын өдөр шөншиг ялгааг чи минь харсан ч болоосай. Жаргал минь гэж өвгөн арслангийн зүрх цохилгон аваа. 4 давсан бөхчүүл ирж амаа аваарай гэж радио хоолоогоор хідэнтэй давтан зарлах нь буян тухай даяар цойрайтав. Эл зарыг сонссон угтуул бөхчүүл онооны цэцийн зүг хэд хэдээрээ хөшөлтөн алхална. Хэн хэнийг амлах нь наадамчдын сонирхлыг хамгийн их татдаг үлээ. Аргачгүй үзээ. 5 давсан бөхчүүл шин цол чимэг нэмнэ.
Тиймээс дөрв давсан бүхийн хэний боловч зүрх түгшин цохилно. Ялангуяа алдар цолгүй бөхчүүл хэний аманд оногдоо болов гэж түгшин чих тавин чагнадаг үе мөнөөс мөн. Нас сүүдэр өндөрөө зарим ухтуул өсөх хідэр залуусыг амлан авч сайн бүх болох аяны алтан шар замыг нь өрөөдөг юм. Улаан хамбан зодгоо бүсэлсэн насан онооны цэц рүү халбалцтал алхан очиж давсан бөхчүүлийн цэсч харсангүй. Өвөр хангай аймгийн арслан цоодлыг над дээр тавьчих гэж шуутхан л хэлээд эргэжээ. Энэ үгийг сонссон хүн зооны дунд 2 таавар дээгдэв. Аргагүй. Нутгийнхаа хүүг улсын начин болохоос өөр яах вэ гэж нэг хэсгийн ярихад арслангуй энэ жилийн наадамд цоодолтой барилдах гэж зорж ирсэн юм гинлээ. Ёстой сонин барилдаан болно доо гэж зарим нь өгүүлв. Үүний 2 дахь таавар чухам хүү онсон ажээ. Нодон зун Өвөр хангай аймгийн наадамд цоодол гэгч бие хараа сайтай залуу үзүүрт гарч иржээ. Тэр шороо атхан өрсөлдөгч бүхийхөө нүүрнүүд өөд цацлан гүйн орж өргөж хаяхдаа хавирган дээр нь албаар гайхуулан өвдөглөж хүнд гэмтэн босготой толгой дээгүр нь харин гарч бүх хүнд нийцэмгүй авир гаргажээ. Түүнийг үдэц суусан насан тэсэж чадалгүй очиж "Дүү минь, нар эрт нас залуу байна. Энэ эвгүй занга тат сагсуу зан сайн бүхэд тушаа" гэж мэдгэжээ. "Би сагсуудаа яагав? Танаар заалахгүй. Таны бүх явсны сургийг сонссноос биш зодголсныг чинь хараагүй юм байх ч юу? Ам бардан гуй шалдан болсон зөнөг юмнууд урд балрын гавьяагаараа гай хуулцгаадаг юм. Хамтал сонслоо үзлээ. Наад үгэн надад хэлснээс хаданд очоод хашгир" гэж цоодол биедээ хэр халдаахгүй байв. Энэ үгэнд арслан яс махнаасаа гомдож "Ингэж цээж өргөж байж нутаг усны нэрийг гаргахгүй. Барилдаж явсныхаа үнэн худлыг чамд мэдрээх нас тэнхэл 2 дааж үлдсэнгүй дээ. Хойтон улсын наадамд барилдахыг чинь үзэх ганц жил надад хоцроогүй байгаа даа" гэж гомдолтойхон хэлээд насан цоодлын дэрэгдээс нүүр хийх газаргүй болж шалавхан холджээ. Аймгийн наадмаас их л гутарч зөвхөрсөн байдалтай уруу царайлан ирсэн арсланг үзээд гэрийнхэн нь ихэд гайхаж "Би чинь зүгээр биз" хэмээн асуухад "Зөв зүгээр" гэж өвгөн хариулжээ. "Би хорвоо дээр тоос хөдөлгөж явна гэдгээ өнөмшгүүлэх хэрэгтэй" гэж амандаа цаг ямагт бувтнана. Хэн нэгэнтэй түр тар хийж дээ гэж гэрийнхэн нь гадарсан авч түүнээс онцолж лавлсангүй. Насан гэртээ хэд хоноод сумын төв орж ирэхдээ "Энэ жил жинд явхаар хэлцлээ. Одоогоос зэхэн" гэж хэлжээ. Уг нь насан жил алгаслгүй жин тээж аяны урт замд гардаг байснаа сүүлийн 5 жил гэрээс холдож гэдэс дундлаагүй лээ. "Аава, та юу болоо вэ? Хөхөө өвлийн хүйтэн хүр цасны ариванд даарч хөрөн шүү дээ. Яах гэсэн юм бэ" гэж хүүгийнхээ учирлахад "Жин тээгээд хөлдсөн хүнийг өдийхэр наслахтаа би дуулаагүй л юм байна. Эн чинь улсын ажил биш гэж үү" гэж амийг нь таглажээ. "Танаараа жин тээлгэлгүй бид халуун амиа бөөцөлөхтэй байна. Яах гэсэн юм бэ" гэж охиныхоо өгүүлэхэд "Аян жинхийн гэдэг чинь мөнгө олж баячхын нэр юм уу? Мөн ч нялхаараа байна да та нар" гэж сургамжилжээ. Тэгээд тэр намраа жингийн даамлаар алсыг зорин хөдөлжээ. Малгайн ус сэргээгээд ирэхлээрээ эр хүний хямар сэргдэг гэдэг үн юм. Насан жинд яваа нутгийн залуусын хинээсэн ч хуруу дутхгүй ачаа тэшиг бярдан очиж буулгана. Алхаа гიშгэн хөнгөрч ярээ хөөрө орж "Хүүхдүүд минь, аян жин гэдэг чинь ёстой л эр хүний хийгүүштэй сайхан ажил юм хүн. Намайг бараг насаараа энэ замд явсан гэхэд худал гэх хүн таарахгүй биз. Ноцолдож явсан майнч үүнтэй холбоотой байж мэднэ" гэж хуучлана. "Буудлах уу яах вэ? Та даарч хурч явна уу" гэж нар шингүү үгүй юу залуусын эхэлж асуухад "Эр улс ийм үг ярьдаггүй юм. Зөвхөн л 2 нарны хооронд яваад байх юм бол бид газар хороож энэ жилдээ жингээсээ харихгүй шүү дээ" гэж насан унтууцна.
Өчийн бүрийн орчныг нөмөрч өндөр тэнгэрийн одод өнгө нэмэн гялалцахад цэлхэрсэн нүднийхээ нулимсыг хаа нэг арчин үнэн ловзныхаа бүчийг тайланхан алс холын замыг алхаагаараа товчилдог, ачаа жинхийн хүндийг амархнаар нэвтрүүлдэг, асар их хүчтэй, атан олон тэмээл минь. Эдэр жинчин биднүүд эрэмхий чадлаа гаргаж, энх замын аяныг эрэх тааваараа туулаад, эх орны ардуудыг эд бараагаараа хангацгаая гэж баргил хоолоогоор заримдаа аялжчихсан алхуулна. Урдах газраа шагааж өмнөх замаа ширтсэн хүн жинчин болж бардаггүй. Аянчин хүн гэдэг хөндийн цаатах талыг хөтлийн цаатах уусыг нэвт хардаг учиртай гэж сэтгэлдээ эргэцүүлж ширээ хүрэн атныхаа сэвлэг зөөлөн зогдорт хацраа наан түүний газар хорооцтой алхаанд эр биеийн чилээ гаргана. Шүн дундаас өмнөхөн задгаа хамаар нь гал улалцсан аяны майханд жавар салхи амтагдсан хээрийн цайнд цагаан тос өрөм хөвүүлэн оочхдоо. Энэ хорвоод тоос хөдөлгөж яваа гэдгээ би үзүүлэх л ёстой гэсэн үгээ бас л давтаж. Нойр авахын өмнө хөсгийн дундуур алхаж ачаа тэнг бэрдэн өргөж үзнэ. Эл үгийг насан жингийн ужиг урт замд үглэн үглсээр гэртээ иржээ. Энэ үг өвгнийг гэрт нь мөн ч олон хоног унтуулсангүй. Өдөр бүхэн шахам буу үрээд ой хөвч хээр талаар тэнэн. Алсын алсад хаа нэгэнтээ бөөн утаа мансгээж цахиур бууны панхих дуун гарч хад асах дамжин цуурайтах авч насан ганцгаа ангаар мэлаж ирэх нь өдрийн очиг ховорхон. Тэн явн явсаар бүр усны цүн төрж уулын мод гөлөглөх үеэр үр хүүхдээсээ холдож холын цэнхэр ууланд аяны жодгор барин гарчээ. Аав минь яаж яваа нин вэ? Хүний үг авахаа болж хүүтийн хэрд майханд хийдэж, хуйтаж, хавгнах нь гэж хүү охин хоёр хичнээн үглөвч насан бас л үгэнд нь орсонгүй. Өвгний ингэж дураар аашлах нь гэрийнхэнд нь төдийгүй нутаг усныханд гайхаж төрүүлжээ. Хөөхий насан солиорч уул хадаар хэдэн сар тэнэж яваа юм байхаа гэсэн яриа айлаас айлд дамжиж байв. Энэ үеэс насан уулын өндрөөс том хад чулуу шидэж явжээ. Бууралцсан тэргүүнээсээ уур цаан савсуулан уул ингэрлэж явхдаа түшээд ханыхнаас 100 гаруй жилийн хойно цэгцэрч бий болсон авч манай нутгийн бүхийн сорилго Монгол даяарт доогуур орж яваагүй юм хон. Бүхийн сорилгод хошуу сум бүрээс хамгийн тэнхээтэй нь ирдэгсэн. Тэгээд дамиран авраг гэлэг арсланаар үнэхээр ууггүй ноцолдож гарыг минь зодогт хүргэж өгсөнсөн. Бүхийн сорилгод хувцлах, гараа дэвээ мэх хийх, цол дуудах, бүх засах, бие авч явах тэргүүтнийг тун нягт заадагсан. Сорилгын үед архи уух, үүлэн борооны хэрэг үйлдэхийг шууд цээрлэж, шарах сорив гэмтлээс сэргийлэхээс гадна шингэц удаан хүнд хоол идэхийг хордогсон. Бид банзан дээр нүцгэн унтаж төвчээрээ шалгадагсан. Биднийг хүйтэн сэрүүн, жин халуун, хур бороо салхишуурхтад барилдуулж цаг улиралд тасхан сордогсон. Айргуулах гэж хатуу хавраар гүү бариулдагсан гэж нутгийн бүхийн сургуулийн тухай нэхэн бодоод миний арслан болсон маань бүхийн сорилгын ач. Аймаг хошуу болгонд шахам зансан энэ бүхийн тэр сорилго Монгол нутагт мөнч олон авраг арслан заан тодруулаа үсттэй. Би сайн бүхийн тоос үтсэн хүн шүү гэж шивнэв. Маргааш нь гэртээ ирж хөөхтүүд минь хэдэн унаг уйж айраг эсгий гэж шалав. Ийм эрт хизээгүү барьдаг билээ гэж хөөхтүүдийнхээ дургуйцгэд барихыг та нар бариад аль. Би айраг эсгэг бүлхийг даая гэж насан хэлжээ. Өг чиггүй зүтгэхийг мэдсэн хөөхтүүд нь унаг уйж гүүгээ барихаас аргагүй болжээ. Тархан эрэг гаргуулж шин шүлж уув. Насангийн өнгө зүс сэргэн гялалзаж үдэд айргаар булхан наран чарах болсноос би энэ хүрэл баримл мэт гялалзах болжээ. Тэгээд улсын баяр наадам эхлэхээс сарын өмнө хуучирч онгосон зодог шуудгаан авдраасаа авч адислан майхан тийшээ моринд ачаад хөдлөв. Ингэжл насан энэ жилийн наадамд ирсэн бүлгээ. Ам учраагаа аваад насан майхантаа ганцаар бодолд автаж хорвоод тоос хөдөлгөн яваагаа үзүүлэх л ёстой гэж шивнэн сууна. Чингиснээ хултай айргаас хэд залгиж
Боохоо данзантай таарсан шигэ залуу зандан яваач болоосой гэж үглэв. Тэр жилийн улсын их баяр наадамд насан Сэлэнгийн алдарт бүх боохоо химэх данзантай үзүүр түрүү булаалтахаар гарч ирээд байжээ. Боохооч хацхаас бусдыг хийдэг айхвтар хүндээ гэсэн бөхчүүлийн яриа дуусаагүй байхад насан гараа хэд үрчээд ойртон очив. Ээдэ, данзан минь тогтож барилдаарай гэж засуулна өгүүлнэ. Данзан насангийн гүйдэл дундан дагуулж дархан түлхээ мэхээ хий гэж бодсонгүй бололтой. Насан хажиг мөрөө өгөөд ганц сэжээд цахилгаан адил гэлсхийнгүй. Данзан нэг тэнцэн тогтож завцснаа барьцаалтан өргүүлжээ. Ингэж данзан их наадамд анх дал шороодохдоо миний эд барилдаж байсан цагт таарсан ч болоосай. Энэ гулзгар хөх банд их наадмын дэвжэн дээр олон жил ганцаар тоглоно доо гэж хэлээд тахимаа өгөхдөө талархсан атаархсны аль ч мэдэгдэлгүй өгүүлжээ. Хөөхий данзан үнэн хэлсэн шүү. Би ч нэг хэсэгтээ их баг наадамд чухам ганцаар тоглосон шүү гэж эр бярта эд залуу үе нэхэн дурсдал. Арслан минь тавын даваа эхлэх ойртож байна шүү гэж засуулын гүйн ирж хэлэхэд насан зодгоо авч яаран босов. Энэ үеэс цоодол майхандаа тарган мах алгалуулан огтолж өслөг гүрээгээ гүрс хийтэл айрыг хол залгилт суужээ. Нутгийн ахын аманд очижтэй цоодол арслан минь. Насан арслан чамайг амлсан дуулдна гэж нэгэн бүх ирж дуулгав. Цоодлын гэрэлтэн байсан царай хувьсхийн улааж уурлаж улайрсан бухын нүдээр харцсан хуврв. Тэгснээ цээж ханхалзуулан бүх явснаа надад ноднон үзүүлнэ гэж гайхуулсан юм. Аргагүй дээ. Зөөлхөн боорцог. Ийм боорцогч ахаад надад таарахгүй шүү. Хим суусан ясна үүрчихгүй бол муу дүүн нэгийг үзүүлээд өгнө. Гайгүй хараарай гэж өгүүлснээ бүхийн асар тийшээ зодоглохоор алхжээ. Баруун талын засуулчид сонсоо бөхөө амлий гэж зүүн талын магнад байгаа насан арслангийн засуулч өндөр дуугаар аялгуулан дуудав. Үүний чацуу баруун талын засуулчид заа гэж нэг зэрэг өндөр дуугаар хариулав. Богд найрамдах Монгол ард улсын түүхт дугаар жилийн ойн их баяр наадамд барилдах саруу шаламгай, тунж гарамгай үнэн хүчит үлэнж баясгаланд өнөд цог нэмэх лут бих маш гайхамшигт бат ёроолт үлзийд дуурсах онц төрөмгүй хичээнгүй нягт хэтэрхий зоригт улан мөрнөх арслан насаан Өвөр ханга аймгийн харьяат арслан цоодлыг амлан авч олны өмнө барин авч уран мэхийг уралдуулан хийж хүчийг үзэн барилдыг гэвэ гэж засуулчийн цоллоход баруун талын засуулчид баярлаваа гэж хэлв. Насанч засуула хагас тоорч дэвж дэвн тэлүүлж байв. Энчлэн баруун талын магна бүхийн цолыг бас дуудлаа. 1000 гаруй бөхөөс шалгарч үлдсэн хүчтний хин хинтэй уучраа таарсныг нүд салгалгүй ам булаалдан ярьж маргаж хэрцэн наадамчид ч төв асраас уяхан замбуу твийн наран гисэн сэтгэл сэргэм аялгуу хангирахын чацуу алга нийжигнүүлв. Өөдөөс нь хоёр гараа ээлжлэн самарч тойрон байгаа цоодлын бие насанд нэг л хөнгөн санагдж байв. Гэтэл яг тулаад зодгоос нь бариад халж эхлэхэд цоодол бас ч дороо сууртай дотроо ухаантай нь ийлхэн. Салтаа нэг зайтай харагдах нь алаг нүдний эндүү биз. Зүүн сүүгчээрч багтаад гүйчих залуу цаг биш шүү дээ. Гүйнгүүт зайлаад орхивол би яах вэ? Нүд хурц хөл чанга залуугийн өмнө тоосон дунд харуултахаас өөр замгүй. Тэмд миний хийх мих энэ биш гэж насан бодно. Лавлан барилцаж авах уу? Шуудагт нь 2 гар хүрч барьц ханвал өөр хэрэг. Үүнээс өрсөн надад мэхийвэл би сөхөрчгөж магадгүй. Тэгэхээр лавцаж болохгүй. Цоодол зодгоос нь сэнжлэн барьж хэд халснаа арслангийн зүүн суг доогуур нь толгой гар хоёроо хийв. Барагтай л бол тас гэдэргэн харж эргэлтэн унагадаг сээрэн дунгу хийх гэж байгааг насан мэдэж толгой гар хоёрыг нь хоромхноо хорж хаав. Өвгөн арслан ч мөн ёгзөр барилдаж байна шүү.
цоодлын сээрэн дунгууд орсон болж өнгөрлөө шүү гэж наадамчдын дунд яриад игдэв. Бүхний хараа улсын арслан аймгийн арслан хоёрт тунжээ. Цоодолд буухгүй дэ хашир ир. Цоодолч улсын начныг гуйж олохгүй гуйдаж авах ирдэ гэж заримын мэдэмхийрэхэд өтөлснөөс өөрөө байх уш. Арсланч үзэж тарддаг нь зөвөө гэж зарим нь насанг өмөрнө. Үзэгчид хоёр талцаж сэтгэлээрээ наадмын талбайд барилдах ажээ. Цоодол уран хурц мэхээ хорионд орсныг мэдэж түүнээ өөрчлөв. Тэр цэргүүхэн барьж аваад арсланг тонгоров. Насанг дэмжигчид түүний хамт хазааж ирлээ. Тонгороог хариулахад бие сулхаан байлгавал сайн гэж өвгөн арслан бодонгуутай хөвчл чангалсан булчин сүрмөсөө султгав. Цоодол ахин тонгорууд насангийн зүүн хүлд дотуур дэгэ оров. Энэ дархан ташаа талын хүлд мөн ч олон аавын хүү дэгэ ороосон доо. Уул нь динж дэвсэх нь болигчхгүй бол тэсэж өнгөрөөдгсөн гэж санснаа дэгэдүүлсэн хөлөө атирснаа гинт хүчлэн тээрэв. Цоодлын дэгэ аргагүй мултарлаа. Насан амьсгаатах нь тун баг. Өвгний амьсгаа үнэхээр задарсан байлаа. Харин цоодол хэд хэдэн мэх хийсэн дээш тэрөө амьсгаагаа дарж ядна. За удаж биедээ их дасгаж болохгүй шүү. Одоо сэрмөн барилдаж өрссөн мэх хийх нь зөв гэж засуулын хэлэнгүүт насан элэг бүснээс нь барьж аваад эргүүлэх гэтэл гурмсалж сүлдсэн мяндас тас үсрэв. Шив шинээрээ тас үсэрдэг байна шүү. Өгөр гэж цоодол өглөх зуур элэг бүсээ ахиулан зангидаж залгав. Сая би буруу мэх хийх шахлаа шүү. Элэг бүс тасраагүй бол дүүгүрдэлт дундаа муу хүлмэн сөхрөг байсан дага. Хүн ер нь хязээ ухаан орж дуустдаг байна гэж бодсноо. Гарын хүчиж байна бололтой. Одоо л хийдэг хэрэг гэж арслан сэтгэлдээ шивнэв. Цоодлын зодгийн мөрнөөс сэнжлэн хэдэнтэй хүчлэн хаалснаа насан тавилаа. Чингиснээ зүүн гараараа цоодлын эгм алгадан гэдрэг түлхэж баруун хөлийг нь шүүрэн ав. Наадмын талбай даяар уухай хөлөө тавьж болохгүй шүү. Өвгөн минь гүйцээж хийнэ. Гэх үг шууган наадмын талбай төмний уухайд дээш өргөгдөх шиг болов. Хөл өргөөд удаж болохгүй шүү гэж өөртөө шивнснээ зүүн хөл дээр нь баруун хөлөөрөө хавсран цохингууд түүнийг зүүн гараараа хамав. Ингэж олон мэх өгсрүүлэн хийх талаараа онцгой явсан учраас сүлжээ насан гэсэн нэрийг цөөнгүй дуулж ирсэн билээ. Цоодолч аргагүй тоосон дунд дэмжигчдийнхээ хамт тэнгэр харлаа. Насан түүнийг ямар ч бодлоон болохаагүй орхилоо. Дуу уухай алга ташилт радио хоолоогоор нэвтрүүлэгчийн ярих чухам юу ч дуулдахгүй болов. Арслан твхийдэл үсэрч тоосноос холдож зогсоход засуул нь гүйн очиж малгайг нь өмсгөв. Насан арслан төв асрын зүг алгуурхан дэвэв. Энэ хүний ханхар цээжинд юу ис багтав гэж. Бүх хүн нэгийг унгах агшиндаа дараагийн давааны амийг боддог гэлцдэг. Үнэхээр ч насан арслангийн цээжинд 6-гийн даваанд тунч бузгай барилдсан Булган аймгийн Төвдөн Дорж гэдэг хүүг амлая. Зэгсэн бүх болох хүү шиг харагдана билээ. Түүгээр зодог тайламж. Эр хүн зорьсондоо хүрэхээс сайхан юм хаа байх вэ? Хорвоод тоос хөдөлгөж яваага цоодолдоч, бөхжүүлдээч, наадамчтайч үзүүллээ гэсэн бодол зүрхэн зохилттой зэрэгцэнэ. Зориг хүсэл, итгэл тэмүүллийн далбаа нь огтхонч гудаагаагүй. 70 насныхаа давааг давж яваа өвгөн бүргэд насан арслан олон онд барилдаж газар газрын хүчтнийг орхиж, омог хав, жаргал баяслаа хувааж, эдэний дээжийг эвэлт тэнгэрт нь өргөн явсан их наадмынхаа талбай дундуур шижир алтан соёмб гэрэлтсэн төр улсынхаа далбааг нүд цавчлгүй ширтэж, хүчит хоёр гар далж эгүүрээ дэлэн дэлсээр байж үлээ. Хужирт 1976 он.